Бэлгийн карт хэрхэн үүсгэх вэ? Та масуу удирдлагын системд нэвтэрч лоялти цэсний гифт карт хэсгийг сонгоно. Гифт карт үүсгэх дээр дарна. Картын дугаар оруулна. Картын дугаар нь дахин давтагдашгүй байна. Тайлбар хэсэгт картын тайлбарыг оруулна. Бэлгийн картны үнийн дүнг оруулна. Эхлэх огноо дуусах огноо хэсэгт бэлгийн картны хүчинтэй хугацааг оруулна. Төлөв хэсгээс картыг идэвхтэй мөн идэвхгүй болгох боломжтой. Хадгалах товч дээр дарна. Хэрхэн гифт карт ашиглаж худалдан авалт хийх вэ? Худалдан авалт хийх гэж байгаа барааг сонгоно. Төлөх товч дээр дарна. Гифт картыг сонгоно. Картын дугаарыг оруулна. Картын хүчинтэй хугацаа болон картын үлдэгдэл харагдана. Карт ашиглах товч дээр дарна. Баримт хэвлэх дээр дарж дэлгэцэнд харуулах дээр дарж баримтыг харна. Худалдан авалт хийх гэж байгаа барааг сонгоно. Төлөх товч дээр дарна. Гифт картыг сонгоно. Картын дугаарыг оруулна. Гифт картын үлдэгдэл харагдан ашиглах дүн оруулна. Карт ашиглах товч дээр дарна. Үлдэгдэл дүнг бэлэн мөнгө болон бусад төрлөөр төлж болно. Баримт хэвлэх дээр дарж дэлгэцэнд харуулах дээр дарж баримтыг харна. Гифт картын ашигласан дүн үлдэгдэл дүнг харж болно. Төлбийг нь хүчинтэй болон хүчингүй болгож хадгалж болно.